Энэ 1 км төмөр зам барихад дэд үтцийн ажлыг оролцуулахгүйгээр хэдэн доллар гэдэг юм уу хэдэн төгрөг байдаг. Би одоо хол учраас сайн мэдэхгүй байна л да. Тэр далам гүүр мөрийн хасаад ер нь зөв тэгшхэн газар хэд байдаг юм бол ойролцоо дүн байвал хэлж өгөөч. Зүгээр төмөр замд үүссэн түүх мөх одоо ашигтай байсан асуудлыг харахад дандаа хувийн хвшлэл авч явсан л харагддаг шүү дээ. Одоо Америк, Англи одоо та нар бүгдөө одоо мэддэг баг. Тэгэхээр би зүгээр Оросын улбооны улс Монгол хоёр за хятад магадгүй баг. Тэгж л харагдаад байдгийн. Тэгээд надад энэ Сингагаас юм уу Австралиас хятадын Тэнжин бомб хүртэлх 40 тонны контейнерын зардал $800 гэдэг юм. Тэгээ Монголд одоо Сингагаас юм уу Австралиас Монгол 40 тонны контейнерын зардал $4,000 гэдэг. Тэр энэ их одоо том зөрөө хятадд байна уу, Монголд байна уу? Бэхэд хэлий. Хятадаас юу Австралиас юм уу, Сингагаас хятадын Тэнжин бомб хүртэлх 40 тонны зардал $800 гэдэг байгаа мөртлөө яг адилхан газраас Монголд ирэхлээр $4,000 болчиход байгааг нь одоо хаана ямар зөрөө байдгийг бол хэлж өгөөч гэж. Би энэ зүгээр цогтуул сайдд нэг санал хэлчихэж байгаа. Энэ Монголд энэ хоосон контейнерууд ирж байгаа. Энэ бараа ачаад ирж байгаа хоосон контейнеруудыг буцаагаад явуулах үр ашигтай ашиглах ийм юу байдгүй. Одоо би зүгээр ихэнх нь хоосон буцаж байгаа л гэж харж байгаа л да. Маш олон контейнерууд ирээд хоосон буцчихдаг. За Америкаас юм уу одоо Европын холбооны улсаас тээвэр хямдхан байдаг гол шалтгаан нь очсон контейнерууд нь буцаад ирэхдээ нөө барааг нь ачаад ирэхдээ маш хямдхан байд юм билээ шүү дээ. За магадгүй Австрал, Сингапур бас дэгжиж магадгүй баг. Тэгээд тэр $800 гэдэг нь гардаг юм болов. Зүгээр дотоод тээврийн хувьд бол төмөр замыг энэ чигээрээ байвал автозамын тээвэрт бол бүх ачаагаа алдахаар л юм шиг харагдчихлээ л дээ. Тэр автозам нь эвдэрсэн ч гэсэн автозамаа бариад одоо мэдээж одоо өрсөлдөөн өөрөө явах юм бол яг шудраг өрсөлдөө явах юм бол одоо үн тарифын хувьд бол автозам нь хамаагүй хямд болж харагдчихлээ л дээ. Тэгэхээр үн тарифын хувьд бол эрс өөрчлөлт оруулахгүй бол зах зээлийн үед одоо тисэж үлдэхэд бол хэцүү юм шиг байна гэж тий. За баярлалаа. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр яг 1 км төмөр замын үнэ гэдэг маань энэ харьцангуй ойлголт юм л да. 1-р зэргийн зам уу, 3-р зэргийн зам уу гэдгээс 1-р шалтгаална. За 2-дугаарт бол тэгээд яг зөвхөн ер нь бол энэ 5 толгой гашин цухатын зүгээр жишээн дээр хэлэхэд бол энэ тезүү нь бол 4.2 сая орчим доллар байгаа 1 км. Тэгээд энэ бол ухмал байна, далан байна, гүүр хоолой байна. Эсвэл зүгээр газрын төвшмөр нойл төвшин төрлийн зам бол байж байгаа юм л да. Тэгэх юм бол энэ маш хямдхан л байна. Тэгэхээр энэ бол 1 км нь тэд байдгаа гэж яг шулуухан хэлэхэд бас боломжгүй маа. Яг тухайн маршрут чиглэлд одоо дундчилж болохоос яг шулуухан яг нэг бүтэн нэг бодиттой хэлэхэд боломжгүй гэж байна. За 2-дугаар энэ үнийн асуудал. Энэ бол ерөөсөө манад үнийн бодлого маань энэ яг энэ тээвэр төмөр замын тээвэр дээр бол автозамын тээвэр дээр энэ тээвэр зуучин бодлого бол манад энэ юу ятсан. Энэ бол бүр дампуурсан бодлого явж ирсэн. Өнөөдөр Монгол улсад тээвэр зуучин 200 орчим компани бүртгэлтэй байна. Энэ одоо бие биенээ хий ачааг болоолцолцсон ийм л байдлаар явж ирсэн л дээ. Тэгэхээр яг энэ Австрали, Тэнжин, Сингапур, Тэнжингийн энэ чингэлгийн тээвэр бол энэ далаагаар явж байгаа. Хэдэн зуун мянган чингэлгийг TU-г нэг зэрэг ачаад аваад ирдэг. Тэгэх юм бол маш хямдхан. Тэнжингээс наашаа бол Улаанбаатар төмөр замаар явж байгаа учраас энэ усан замаасаа бол үнэтэй тусдаг. Дээрээс миний саяны хэлдэг энэ тээвэр зуучин энэ бодлогын одоо бодлого алдагдсанаас болоод энэ үн дээр бол ийм янз бүрийн хүндрэлүүд гарч байгаа. Өнөөдөр бол энийг бол яам бол өөргөөгөөд энийг зэгцлэх асуудлыг бол жиглэсний дараа бол энэ үн буух юм бас боломж байгаа гэж ингэж үзэж байгаа. За энэ Оросын холбооны улстай энэ харьцааны асуудал энэ бол маш эмзэг асуудал байгаа. Одоо тухайлбал бол бид нэр Богдхан төмөр замын энэ асуудлыг төмөрхөө сайд байж байхдаа Монголын төмөр зам компани барих юм одоо энэ чиглэл өгтөл Оросод ямар нэгэн реакц одоо бидэнд мэдгэж явах жишээтэй.
Тийм учраас энэ бол маш эмзэг асуудал учраас маш болгоомжтой, ухаантай Оросуудтай хандах хэрэгтэй гэж ийм одоо гэж бодож явж байна. За дээрээс нь царигийн асуудлыг ярихад мөн эмзэг ханддаг. Тийм учраас бид нэр царигаа одоо яаж шийдэх юм? Оросын толтой энэ аль чиглэлийн төмөр замыг яаж хамтарч ашиглах юм гэх мэтчлэн. Одоо өнөөдөр гэхэд чой болсон 90 цагийн төмөр зам байж байна. За Монголын төмөр зам шинэ төмөр замын шүлжээ байгуулна гээд давхар зураг хийлгэсэн байж байгаа. Ниппонкой компаниар. Тэгээд чой болсон 90 цагийн төмөр зам бол одоо хуучин Оросын тэр 39 онд 72 хоногийн 76 хоногийн дотор барьсан тэр төмөр замаас чинь 26 км-ээр тату байгаа л 28 км-ээр тату байгаа. Тэгээ бид нар энэ шинэ төмөр замыг ингэ барихын тулд Оросын талд ингэ ярих гэх мэтчлэн асуудлууд байж л энэ бодлогын юмуд бол бий. Өнөөдөр энийг ярих дарааж байгаа эрт байна. Одоо энэ цэний хэлдэг 100 маягийн хангийн төмөр зам тэгээд чой болсон 90 цагийн төмөр зам бид энэ Оросын талд яаж өвтэйхэн ярьж зохицуулах вэ гэдэг энэ бодлогын асуудлуудыг бол маш уян хатан зөв бодлогоор энэ асуудлыг шийдэхгүй бол энэ чинь бүр хоёр орны харьцааны асуудал төрж болцсохгүй гэж ингэж болгоомжилж анхааралтай болгоомжтой хандаж ажиллана гэсэн ийм бодлого байна. За төмөр замын тарифын талаар ялангуяа контейнерын тарифын талаар асуусан. Далайн тээврийн өөрийн үртэг бол маш бага. Сайдын хэлдгээр бол нэг мөсөн хамгийн доотлын авч явж байгаа усан онгоц бол 5,000 20 тонны контейнерыг жишээл авч явах ёстой. Дээшээ бол 10,000 15,000 ингээд нэг мөсөн явдаг ийм юутай гэхэд ер нь онлын хувьд бол тээврийн зардлыг 10,000 км хүртэлх ачаа их хэмжээний ачаад бол төмөр замын тээвэр бол ашигтай. 10,000-аас дээш километрт бол усан замх ашигтай. 500 км хүртэл авто тээврийн ашигтай гэсэн ийм онлын юм байдий. Тэрнтэй холбогдуулаад хэлэхэд бол $800 Синганаас Тэнжин өрөх далайн тээврийн цэвэр далайн тээврийн үн байна. Наашаа явж байгаа Тэнжингээс Улаанбаатар явж байгаа тарифын үн дотор нэгдүгээр Хятадын төмөр замын тариф, Улаанбаатар төмөр замын тариф, дээрээс нь тээвэр зуучуудын ашиг, дээрээс нь контейнерын компаниудын өөрийнхөө түрээсийн ашиг, дээрээс нь Улаанбаатар Монголын нутагтаар байх контейнеруудын барьцааны мөнгө гэх мэтчлэн олон төрлийн нэмэгдэл зардлууд нэмэгдсээр байгаад ийм 4,000 хавцаа 40 тонн дээр бол 4,000 хавцаа болж байгаа. Хятадын төмөр замын тариф бол байнга сүүлийн үед бол өсөж байгаа. Хуучин 2006 онд бол Тэнжин зам үүдийн Хятадын тариф 40 тонн дээр бол $600 байсан бол одоо бол $1,300 болчих. Ийм жишээтэй байна. Тэгээд энэ өнөөдрийн байдлаар тарифын юм байна. Хоосон контейнер буцахыг мэдээж тээвэрлж ирсэн хоосон контейнер бол ачаатаа буцахад бол ашигтай хоёр талдаа явдаг. Тэгээ Монголын хувьд бол биднээс авчирсан өргөн хэрэгцээний бараага контейнер авчирсан гарах өргөн хэрэгцээний бараа байхгүй. Ийм учраас л биднээс бүх ихэнх контейнерууд ер нь 90-с дээш хувь нь бол хоосон буцаж байгаа. Манай гол экспортлох уул уурхайн бүтээгдэхүүн бол контейнерээр зөөхөд бол өөрийн өртгийг нь бол дийлдэхгүй. Өнөөдрийн байдлаар бол бүр их хүнд даралт болно. Тийм учраас одоо энэ контейнер хэдвээ Монгол улс өргөн хэрэгцээний барааны үйлдвэрлэгч, экспортлогч байсан бол манай контейнер орж ирсэн контейнерууд бол ачаатаа буцах ийм болцол онгоно.